Сайн байна уу? Намайг Үлзий Баяр охтой Ариун Заяа гэдэг. Одоо 21 настай анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 4-р курст суралцдаг эмзүүч мэрэгчлээ. Би одоогийн байдлаар бол CU буюу Central Express CVC гэдэг компанид хос хоттой цагийн ажилтнаар ажилладаг байгаа. Миний мэрэгжил бол одоо ингээ ажил дээр гараад ерөөсөө хүмүүстэй харилцах. Тэгэхээр ингээ хүнтэй харилцаа гэдэг бол миний мэрэгжлийн хамгийн гол нь гэдэг. Үйлчлэгээний байгууллагын стандарт гэж юу юм, харилцаа хандлах гэж юу юм, ямар төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм гэдгийг бол би CU-гээс маш сайн суралцж авч байгаа. Оюутан байх хугацаанд ер нь зөвхөн ингээ хичээлээ хийх биш, өөрийгөө нийгмийн харилцаанд илүү бэлдэх, илүү одоо хүмүүстэй харилцаж сурах, өөрийгөө нэг тал дээр бол ажил хайж байгаа бол би CU-г бол хамгийн түрүүнд зөвлөмөр байна. Одоо төгсөх хүртлээр юусэн ингээд арслаасаа гарах бодлого байгаа. Ягаад гэвэл одоо маш ингээ уян хатан цагийн нөхцөл болон маш боломжтой цайлан мөн гой хамт олон ингээд дахиад эргээд ингээд олсон гэхэд бас надад жоохон гарахад жоохон харамсалтай байгаас би юусэн ингээд тэрэндээ баяртай гарч чаддгүй. Мэдээж үйлчлүүлэгчтэй сайн үйлчлэгээ үзүүлэхийн тулд эргээд бид нар өөрсдөө эрүүл аюулгүй орчинд байх хэрэгтэй. Энийг бол манай CU маш сайн хангаж өгдөг. Жишээлбэл одоо өдөр ингээд маш их ачаалттай цагуудад бол амрах боломжийг бидэрт өгдөг. Өдөр болон оройн хоол мөн аюултай нөхцөл байдал үүслэе гэж бодоход бол бидрийг хамгаалалтын аль маань бидэртээ маш ойрхон ажилтдаг байгаа. Тэгээ одоо миний хамгийн ойрын зорилго бол дэлгүүрийн туслах менежер болох байгаа. Одоо ингээ утгагүй шалгалт нь болно. Тэгэхээр би одоо шалгалтандаа ороод тэгээд цаашаа дэлгүүрийн туслах менежер болоод явах хүсэлтэй байгаа.